Hi guys, long time no see. За өнөөдөр бол 12 сарын 9-ний өдөр болж байна гэсэн. Тэгээд бүгдээрээ манай сургууль дээр болохоор одоо final exam-ыг эхэлсэн байгаа сүүлийн 2 7 хоног. Тэгээд finally winter break coming. Тэгээд өнөөдөр бүгдээрээ надтай хамт явж миний шалгалтын бичсэн, хоёрдоогт манай сургуультай танилцсан, миний рутиныг харцгаан. Тэгээд ер нь бол би угаасаа влогийг амар удсан. Тийм болохоор нэг хиймээр санагдаад байсан. За бичлэгтээ орцгоё. Тэгээ би угаасаа яг ингээ олон нийт дунд пабликт гарахаараа юм ярьж чаддгүй амар чихний төрлийн юм учраас сургууль дээр юм уу ер нь бол гэрээс гараад би тийм амар ярьж влог хийнэ гэж бодохгүй байна. Тийм болохоор танаас гоё харуулад явна. So we have to calculate the weighted average interest rate of these two loans, which is the interest portion. This is the interest portion for the year. За одоо би буцаад суулгаасаа гэлгүй харж байна. Өнөөдөр тэгээд өнөөдөр нэг иймэрхүү байлаа. Ер нь final exam-ийн бичлэгчээр ингээл хичээлээ сууж дэмдэгөө. Дундуур нэг хичээл. Тэгээд зарим өдрүүд найзуудтайгаа хамт бас бэлтгэн. Тиймэрхүү. Тэгээд одоо буцаад гэлгүй очоод бичлэгийн дуусахгүй эсвэл гэлгүй очоод дуусах уу гэж бодож л энэ л аа. Ямар ч тач it's the end of the day. За гэртээ ороод ирлээ. Яана. Миний хүртэйгтийн дуудсан бах юм. За тэр яг би бол унаагүй шүү. За тэгээд Америкийн нэгдсэн улсын зодо хот мотой хэлхэстэй мөн хэлхэсгүй мө. Тэнд хүмүүс үзчихвэл мэдж байгаа хэрэг тэнд хүмүүс зүгээр л амар random байдлаар үзэж байгаа бол just in case DCED master accounting-аар сурж байгаа ID нэг өдөр нэг юм байлаа. Тэгээд баяртай.